Сайн байцгаана уу? Бицэн бах шэми байна. Би одоо ходоо шинээр YouTube-д нэгдэж байгаа. Өнөөдрийн дугаар 1-ээс 2 дугаар ингээд ангийн хичээл заах учраас үржүүлэх хүрд 1-ээс 4-ийн хооронд заана. 1-ээс 4-ийн хооронд хүрд заана. Тэгэхээр үздэг. Би бол ингээд бичээ бэлдсэн байгаа. Үржүүлэх хүрд 1-ээс 4-ийн хүрд. Энийг бол ингээд тоохгүй зүгээр ингээд би заах аргачлалыг яасан байгаа. Одоо эндээс ингээд хурднууд нь эхэлсэн. 5-ын хурд 6-ын хурд яасан бэ гэж бас хүмүүс магадгүй. Гэвэл би ингээд дараагийн бичлэгээрээ би 8-ын хурд хүртэл заана. Тийм. Одоо дэрэг үзтгээ. 1-1-1, 1-2-2, 1-3-3, 1-4-4, 1-5-5, 1-6-6, 1-7-7, 1-8-8, 1-9-9, 1-10-10 гэдэг. Энэ 2-ын хурд бол бас амархан. Энэ бол амархан 2 хурд байгаа. Эдгэрийг бол дундаж 2 хурд гэнэ. Тийм ээ. Дундаж 2 хурд. 2-1-2, 2-1-2, 2-2-4, 2-3-6, 2-4-8, 2-5-10, 2-6-12, 2-7-14, 2-8-16, 2-9-18, 2-10-20 ингэж явж байгаа. Одоо тэгвэл 3-ын хурдыг үзье. Та нар тэгээ чэйжл даваарай. Тэгээд зургийг бас дарж болно шүү. Би ингэж жоохон удаан барья. Дарсан гэж ядны дарааг нь ухраад үзчихээрэй. 3-1-3, 3-2-6, 3-3-9, 3-4-12 гэж байгаа. Тэгээд 3-5-15, 3-6-18, 3-7-21, 3-8-24, 3-9-27. Ингэ 3-10-30. За тэгээд одоо 4-ийн хурд. Хамгийн сүүлийн хурд бол энэ. Маш хурдан явж ин дөнгөж 3 дахь юу нь болж байна. За 3 минут болж байна. За 4-1-4, 4-2-8, 4-3-12, 4-4-16, 4-5-2, 4-6-24, 4-7-28, 4-8-32, 4-9-36, 4-10-40. Яг ингэж явах байгаа хүүхдүүдээ. За тэгээд сурсан гэж найдаа. Сураагийн бичлэгээ дахин үзчихээ дараагийн бичлэгээ рүү ороорой. Би нэг өдөрт яг 2 бичлэг хийн. Даалттай 2 бичлэг хийн. Тийм ээ. Нэг өдөрт 2 бичлэг хийн. Өнөө дараагийн бичлэгээр болохоор хэдэн цагийн дараа юм уу хэдэн минутын дараа дахиад нэг бичлэг хийн. Тэгэнгүүт тэнцэн нь болохоор ингээд юу аа таймлах хичээл үзэн 2 дугаар ингээд таймлах хичээл. За энэ бичлэг хийж. За. Би жижигэн хичээл харахгүй магадгүй. Ингээд таймлах хичээл хийж байгаа. Яа тэгээд дараагийн бичлэг үргэлжлүүлтүр бай. Bye. Bye teacher.